Тийш хараад ингээх сайн уу гэлч. Ээжийнх нь Choice гэдэг сувг 19 оноос хойш нэгдсэн. Ээж нь 19 оноос хойш влог хийж байгаа. Одоо нэг 120-д бичлэг бол хийгдсэн байх. Энийг ихтэй ээж болж ижил таних юм заяа. Тэг би өмнө одоо яаж юм 10 хэдэн минут зэмэгт яриад идэв гэсэн мэт. Одоо би түрүүнээс амар хэм ярьлаа гэсэн чи 4 минут болсон юм заяа. Би тэнд харагдаж байгаа шангаа ингээд бичлэгэндээ оруулахгүй гэдэг аминдаа ингээд түрүүнээс хойш ингээд хаагаалсан байхгүй гэтээ. Орно л гээд. Хай. Өдрөө сайн уу? Чоён байна. Таад барыг марцсан баха. Маш удаан хугацааны дараа YouTube-дээ влог оруулах гэж байна. Тэгээд хамгийн сүүлд төрсөн тухайгаа хуваалцсан. Тэрнээс хойш охин маань одоо бүр 9 сар хүрчлээ. 9 сарын хугацаанд юу хийсэн бэ гэхээр штэ. 9 сарын хугацаанд ийм юм хийсэн байна. Ийм том охинтой болсон. Ийм том хальт охинтой тариг бугаад халтайсан юм болсон байна. Охиныхоо хоолны махыг гаргаад хай. Охин маань нэмэлт хоолнд орсон байгаа. Тэгээд нэмэлт хоолнд орсон хүүхдчүүд өдөрт нэг хоол хийж өгдөг ажилтай. Энэ жил бүр маань хэдий шийдсэн гэж бод та нар. Хөхүүл одоо ч гэсэн хөхүүл хивэрэл дээ. Айгүй их сүйтэй байхдаа би бүр 8 сар хүртэл ер нь бол хөхөө сасаад л гэсэн заримдаа ингээд сүү хитэх орохоор цаачдаг байхгүй. Тэгээ ер нь бол эхний 4 сар бараг 5 сар айгүй эрчимтэй хөхөө саасан. Би айгүй их сүйтэй байсан. Тэрэндээ айгүй талхдаг байхгүй. Тэгээ тэр сүүний маань хөлдөөсөн гэхдээ хугацаанд дууссан сүүнүүд одоо ингээ хөрчөнд одоолтол ингээ байж идэг байхгүй. Тэгээ тэрийг харуулъя. Одоо угаасаа би нэг тэрүүгээр охиныгоо сүүнд оруулаад байгаа учраас ер нь дуусч байгаа. Тэгээд YouTube-ийнхаа бичлэгэн дээрээ сатадаад үзлээ чи гэж бодоод харуулъя гэж бодож байна. За энд байна. Өмнөхтэй бүр одоо ингээ дуусч байгаа. Тэр нь нэг ингээд хөлдөөсөн. Ингээд ийм сүүнүүд ахгүй юу. Тэний дээр 9 сар нүцэн одоо чинь 4 сарын 24-ээс байгаа ахгүй. Би бараг 5-6 сар хүртэл хөхөө саасан. Энд одоо нэг ийм хүн хэмжээний сүүнүүд байна. Бас яг ийм хэмжээний сүүгээр бабукаг усанд оруулсан байгаа. Тэгээд энэс өмнө бас нэг 100-ын тороор нэгийг ээж Эрдэнэтэд үдлээсэн. Тэгэхээр ийм хэмжээний сүйтэй байсан байх нэ. Би ч одоо сүйтэй үнэ шиг л байна шүү дээ яг үнэндээ. Үнэ шиг л байлаа. Гэтэ бас энэ чинь аюу талархуу штэ зүйл ахгүй юу. Би ихтэй өмнө ингэж боддог гэсэн. Төрөөс өмнө ингээд би ч амар том мөм зөмтэй юм биш штэ. Тэгээ би ер нь ингээд том өмтэй охтууд л их сүйтэй байна гэж боддог гэсэн заяа. Тэгэхээр би бол мэдээж их сүйтэй байхгүй юм байна гэж бүр ингээд итгэцэн байсан чинь үгүй л хэлсэн байлээ. Тэгэхээр тэгэж бас бодож болохгүй нэлээ шүү. Манайх нэг номундра гэдэг заяа. Номундра. Тэгээд номундра гэдэг байхгүй. Тэгээд нүг гэрийнх нь нэр болохоор Бабука. Тэгээд Instagram маань хаягийн нэр болохоор Бомбгор Бабука. Бабука гэдэг нэрийг 2 настай үеэлэгч нь өгсөн. Одоо баг 3 настай. Тэгээд нөгөө нэг ер нь бол би ай өрхээр нь бүтэн нэрээр дууж эхлэе гэж бодож байгаа. Одоо бол нөгөө хөөрдүүд манайх амар бангар байсан байхгүй. Тэгээд хөөрдүүд Бабука гэсээр хагаад одоо ч гэсэн Бабука л гэдэг байгаа. Амар урт хугацааны дараа уул гинт бичлэг хийснэ. Шууд гинт охиныхоо өдрийн хоолыг хийгээд өдрөө хэрхэн өнгөрөөж байгаа талаараа амар огцом орж ирсэн би. Надаа яг сангад хангаа байж үзсэн. Гэтэ би амар баяртай байна. Би бүр ингээд YouTube дээр энэ бичлэгийг оруулах ингээд YouTube дээр би иргэн ирж байгаа гэх юм. Баяртай байна уу? Ямар гоё юм бэ нэстэ. Цааш дээр нь улаага аягүй хийх гэж байна. Гэтэ ер нь бол яг үндэ хүүхдтэй өндөрч аягүй хэцүү дүүхгүй. Өдөр ингээл нэг мэдэд өглөө болдын заяа. Хүүхэд сэрээд өглөө бол юусаа. Тэгээд ер нь бол миний сэрэх цаг маг бол хамаагүй шүү дээ. Манай хүүхэд цаг сэрэн тэгэл бид хэдэн цаг сэрэн. Энэ хоёр тэнэг гэлс байж байгаа. Гэлс харсан дээрээ сонсон дээр чи. Энэ хоёр тэнэг хавчаарыг яагаад үзэн байгаа вэ гэхэлэр шүү дээ. Энэ хоёрыг авчих юм бол хүний үс яг нэг юм эрэгтэй хүн ингээд хүний ингээд дээшээ өснүүд ингээд босон биз дээ. Тэрэн шиг ингээд ийм жамынхаа өснүүд чигээ нэг ийм хэмжээний өснүүд ингээд дээшээ ингээд босон байгаа хгүй юу. Хүүхдтэй хөвгөл хүмүүсийн өснүүд угаасаа ингээд тасраад банд юм биш үү? Тийм ба тийм учраас би ингээд хавчдээ шүү заяа. Тэгээд энэ хавчаар юм мартаарай заа. Ерөөс яг л ийм юм. Яг л ийм байна. Айгууц. Усуугаад. Энэ одоо энэ камер ингээд нам даах хөдлөхгүй юм уу? Чи. За. Би бодохгүй камерныхаа учрыг олно. Тэр болтол жоохон юм фэлтэлтэй зөндөө байх ах тэгээд хүн сайжирд юм байгаа зү. За манай хүн ингэж Өнгөнөөс татаад уйлж байна.
За тэгээд өөр сонь сайхан гэх юм бол шүү дээ. Сахимаар ажиллаж байгаа сонноос. Тийм. Тэрээс амьдрал айгүй хэрэгтэй байна. Цалин авч байгаа. Гэртээ суунгаа ажиллаа игээд цалингаа аваад амьдрал бас хэрэгтэй л шүү дээ. Гэтэ энэ бас би бас хичээсэн кент бол тэр манаас бүтсэнд айгүй баяртай байгаа. Тэгээ нөгөө Instagram дээр нөгөө нэг ээж болсон чинь нөгөө энд тэндээс бас гоё газруудаас бас ингээд хамтарч ажиллах те нэг рeel хийгээд одоо оронд нь бартраар хувц авах юм уу. Тиймэрхүү саналууд юу нэрдэг юм байна л да. Ирсэн байхгүй юу? Тэгээд зарим нь амар төвхтэй заяа. Ер нь бол би ингээд яг ингээд сошиалар мөнгө олдог маркетинг хийдэг юм хүмүүсийг аяг үнэлсэн. Тэр хүмүүс амар стресс дээрсэн санагдсан гэл юм хийгээл өгөнгөд л өө эн чин тийм байна, юм байна гэл. Тэгээд яг сурцсан мундаг хүмүүс намархан байдаг л хальтаа. Надад л амар хэцүү санагдсан. Тэгээд би ч угаасаа ингээд нэг хүний заавраар юм хийх ингээд аяг дургуулгач хэлсэн шүү дээ гэж байгаа. Тэгээд тийм учраас надад аяг жоохон төвхтэй санагдсан. Тэгээд санагцаар л байхаа гэж. Тийм байдаг юм бэлээ. Яг болно доо. Ээж болоод нэрээ нэг айхтар жимийн нэмээгүй. Угаасаа та нар боддоо. Би одоо овёос нэг дуртай биш заяа. Би бүр овёос дургу болтлоо овёос идсэн байна. Тэр талдаа л одоо нэг юм би хаатай байна. Би ихтэй өөрийгөө амар хэтэрхий турчлаа, амар туранхай байна, муухай ингээ голоод исэн байхгүй юу? Амар голоод исэн байхгүй юу? Тэгсэн чинь би тэр талаараа ингээ рeel хийсэн байхгүй би ингээ амар турцаан ингээ амар хэтэрхий туранхай ингээ муухай байна гэд ингээ рeel хийсэн чинь хүмүүс эсрэгээр нь улаж авсан. Үгүй чи ерөөс туранхай биш юм, харин ч гоё юм, ер нь төрчүүд ийм гоё, гидсэмц чи ийм гоё аа дүр ингээ баярлах хэрэгтэй гэдгийгсэн. Тэгээд хүн бас ерөөсөө өөрийгөө анзаардаг юм байна л биш өөрийгөө ерөөсөө нэг юм би чинь гоё штэ гоё байгаа юм байна гэж ерөөсөө мэдэрдэг юм байна. Тэгээ манай нөхөр уул хэлээд байдагс хөө миний хайр гоё ийна би тийм турхаа биш байна миний хайрстай гоё юм гэдэгсэн гэсэн би ингээд нөхөрний үг ерөөсөө ингээд наалдахгүй байгаа. Нөхөр юм чи ингээд бусад хүмүүс хэлсэн чинь нэрээ бас тийм шүү би бас нэрээ жирэмсэн бахтаас жингээ барьсан тий 12 кг-аас дээш чи нэмж болохгүй гэд манай хяналт намайг тийжсэн байхгүй юу. Тэгээ би юу 15 кг нэмээд төржсэн. Тэгээд жирэмсэн бах юу төрснийхаа дараа ч нэг амар гурлын тэмэг хийдэг юм мэдээгүй ер нь хүүхдэд 6 сар хүрснээс хойш хүүхд нэмэлт хоолнд ороод хүүхд ч ер нь ингээд нэмэлт хоолнд ороод ирэнгүүт л би ч сайгүй сон ингээд нэг нэмэлт юмд орох хэрэгтэй юм шиг санагдаад за үлсөө давхар. Тэгээ тиймээс хойш ер нь өдрийн цагаар гурлын идэх юм идэж байгаа. Тэрнээс өмнө бол ерөөсөө огт идэхгүйсэн байхгүй юу. Ээж сүү оруулах чаа гэдэг гурлын хэм аягүй хийдээд идэг. Тэр аягүй бороо шүү. Сүү оруулдаг хамгийн чухал зүйл ус байдаг. Тэгээ шингэнээ сайн нөхөөд шингэнэл ер нь усаа сайн авах хэрэгтэй гэх юм болсон. Ус сайн уугаад сайн унтаж амраад байвал сайхан сүтээ байна шүү. Тэгэхээс идсэн юмдаа бол сүү орохгүй. Найзуудаа сүтээ цайнд сүү орохгүй. Гэдгийг харах хэрэгтэй шүү. За. Тэгээ ер нь бол төрсний дараа нэг тийм айхтар чинь нэмээгүй ахна. Энэ бол гэтээ энийг би бол штэ хөдөлмөр гэж хэлнэ. Энэ бол миний яг цэвэр хөдөлмөр байсан. Яагаад үг гэхээр штэ манай гэр Сүхбаатар дүүрэгт заяа. Сүхбаатар дүүрэг. Сөүл нэмлэг мэднээс шин замын мэдэн дөлгөөний урын мэдэн те. Тэнд заяа. Манай ажил их 80 плазад заяа. Их 80 плазагийн хажууд л. Тэгээд би дүүрэг дамнаад нефт алхдаг байсан дээ. Өглөө болгон жирэмсэн шүү дээ. Би бүр жирэмсэн болоог байхаасаа жирэмсэн болоо төрөн төртлөө декретэн суун суудлаа 8 сар тэгж алхсан заяа. Өглөө оройд нэг цаг алхдаг байсан. Ерөөсөө яг нэг цаг л алхдаг заяа. Тэгэл өглөө 7 гэж бол 8 гэж гараад 9 цагт ажил дээр очсон л гэдэг алхаад. Ерөөсөө ингэж мөнхий алхаастай. Тэр айгүй сайн хөдөлгөөн бас юм шиг санагдаж надаа. Тэрний ачаар би бас тэгж амар жин нэмээгүй бас айгүй тийм юм хүндрэлтэй төрөлт бас байгаагүй юм шиг санагддаг. Тэгэж хөдөлмөрлсөн болохоор одоо бас би ийм байж магадгүй. Тэгэхээр энийг би бол хөдөлмөр гэж хэлнэ. Тэгээ өглөө болон овьяас идсэн. Тийм учраас овьяас чи нөгөө нэг өлсгөөд авахгүй дахин нэг юм хэмээр мэдрэмж төрүүлээд тахгүй. Би өглөө овьяас идчихэл ажил руу очдөг 12-оос цайнд ороод орой ирээл хоол идтунд яг таардаг байсан. Дунд нэг юм нэмэлт хэвлэлтүүд надад өрөөс огт байгаагүй. Тэгэхээр энэ бас хөдөлмөр.
би бол хөдөлмөр гэж хэлнэ. Айгаа тийм бас тийм амар байгаагүй Улаанбаатарын утаанд тэгэж алхах гэдэг чинь тэгээ жирэмсэн хүн би яахт тэгээд манайхаас яг үнэндээ тийш явдаг автобус чинь юугаар явдаг гэсэн бэхгүй наран туулаар тойрж явдаг 13-аар дээр тэр чинь яг эд төгжрөл рүү орж явна заяа тэгэж явжсэн залхсан дээр дээрээс нь битээ нөхөртэй тэр үед машин үгүй байсан тэр үед ер нь нөхөрчгүй байлаа ер нь яг албан ёсоор нөхөр болоогүй байлаа тийм учраас тэгж хэлж байгаа шүү би бүр 25 онд зөө хүнээс гойрч чухамсан гэж бодож ингэж алгаа ингэж хөлөрт латгасаар агаал давсан жил байсан заа яасан бэ тэгвэл гойрчул хүүхэн автчихвол би доон хүүхэд мөнгөө яа би өстө гэр тэс тэгэл хүн ингээл өөрийн мэдлүүл гойрччихлээ заа гэж надад авсан юм надад тийм юм болов уу гэж бодчих. Стайц. За танаас тусны юу гэж харуулъя. Би энд мах ирчих яах оронд миний охин байж байна. Айгу ажилттай охинтой дийлэх бас болохоор байна.